сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-5-аас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэдэг хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдвч би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 14-ний баасан гарагийн дугаар шууд төрөхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин Баяраар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуултай дахиад зарлагдсан байна. Мөн Япон чанарыг дахиад байгаа аюулгүй байдал 5 дахыг мэдрүүлэх Японы номер 1 Токико амортизатор хамтран ажиллаж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд үргье. За баасан боллоо. За бас болох гариг. Баасан гариг их гоё байдаг. Ягаад хамаг аппетит хөдлөгдөг. Зөвхөн хоол ярддаг. Тий. Тэгээд одоо яг ингээд жолоо бариад явж байгаа, магадгүй төгжрөө явж байгаа хүмүүсээ бол ам сорри. Өстө уучлаарай. Суудахчгүй юу л хацуудахчгүй гэдэг л. Тий. Тэр шиг одоо бид нар уучлаарай яалч жоохгүй бид нар хоол ярих гэж байна. Өнөөдөр бүр янзын аппетиттэй хоол ярина. Энэ бол будаатай хуурга. Хойлоорог шүлэг зохиох нь уу яах нь. Хүний те хамгийн эхлээд хийж сурдаг хоолнуудын нэг бол яалчгүй будаатай хуурга. Тийм шүү дээ. Мах будаалах гэдэг. Яасан гэхээр энэ будаа агшаагч гэдэг юм гарснаас хойш ерөөсөө энэ будаатай хуургыг хийх бол хамгийн амархан хоолны нэг болсон шүү дээ. Би яг нэг ингээд нэг тийм нэг зүдэр амьдэрсэн юм аа нэг зэвэ бас 100 яасан гэхээр аав ээж хөтөө мөтөө яваад би тэгэл яалаа да нэг үлдэж таараад тэгсэн чинь манай нэг орбитд байдаг үлээ толгойдч байдаг үлээ нэг ахих актер 8 антай гэртээ за тэгээ тэр гэрээ бас хөтөө явж таараад энэ гэрийг чи нэг сар манаад өг гээд за манаа ч хийсэн юм байна гэрийн манаа чигээд тэгээ би ажил төрөл байхгүй тэгэл нарантуул одоо нарантуулж байгаагүй тэр Дэнжимийн зах мах байлуу энэ хар орны зах махаар янз янзын юм ийгэл тэгэл мөнгө олдог. Тэгэл олсон мөнгөөрөө би юу авдаг гэсэн гэхэлэр нэг ийм нэг одоо юу гэдэг вэ л да тэр чинь. Юу юм бэ? Нэм консерв байдаг гэсэн шүү дээ. За тий, тушанку. Тушанкноос арай өөр Монголын тийм ээ өхрийн мах гэдэг ингээд бичсэн нөө лаазсан чи. Лаазсан яриад байна. Өхрийн махан юу гэдэг вэ л да. Нэг ийм нэг консерв байдаг гэсэн жижигхэн. Тийм консерв нэгийг тэгэд нэг хятад шанцаа байв та 150 төгрөгийн үнэтэй. Тэрнээс хоёрыг аваад тэгэл нэг жоохон будаа аваад хурж ирэл будаага агшаалаа. Тийм болт шүү дээ. Дээр нь консерв хийлээ. Хоёр нөгөө юу гэдэг лээ? Айгу шанцаагаа задлаад хийлээ. Хутгалаа миний будаа таварга бэлэн боллоо. Оройн чидэн өглөөн чидэн тэгэл нэг хийгээл болоо гэж юу. Ингэж иддэг байлаа. Миний хамгийн зүдэгдүү байх үедээ идчихсэн будаа таварга юм байсан. Чи будаа таваргыг яаж идэг вэ? Будаа таваргыг маш олон төрлөөр байна. Урлах уу бас? Урлана. Гэтэ хамгийн амархан бүр хизээж уйдхааргүй хитэн төпөс хаваарн ч идэж чадах ганцхан жортой би. Гэтэ тэрийг баг надаас өөрхөн тэгэж идэхгүй баха. За. Би тэгж бодоод байна. Нэр жигэнсэн мах гэдэг нэртэй байсан. Тийм билүү. Нэг юм лаацтал байсан тий. Тэр нэг тэрийн толгой молгооны зурагтайч байдаг билүү яадагч байлаа. Тэр болохоор ингэж яхаа. Зөв будаага агшаагаад тэгээ будаан дээрээ гүнжтийн тос хийгээд тэг гүнжтийн үр идэг штэ тий. Тэр хоёрыг л хийчтэй. За тэгэнгүүтээ би эхлээд будаага ярьж байна тий. Агшаа чин тий. Тэгээ гүнжтийн тос хийгээд үрийг хийгээд өөр юу хийд юм бэ гэхээр би тунаа байж тахаа лаацсан. Тунаа энэ болоо би өөрөө чийдэг. Тэгэл будаатай. Тэгэл будаатай урга. Энэ чи айгүй амархан бохгүй юу? Тэгээ амт нь янз юм. Тунаа ч өөрөө бас нэг жижигхэн давс мавстайгаа учраас ахиж нэмж давс хийх шаардлага байхгүй. Тэгээ дээрээс нь тэр чин тунаа чин дотор олон төрөлтэй халуун ногоо өгч байгаа штэ. Тэнгүүд нь би ихэвчлэн халуун ногоотойг навдгийн. За би бол 1 кг будааг ашаагаад нэг том тунаа игээл ингээд бол ганцаараа идэж чадна. Хоёулаа бол инглиш штэ тийм үү? Хамгийн амархан байж бол хоёр будаа таварга сая ярьчлаа шүү дээ. Энийг л ярьж байгаа хооронд шүс гоож. Ариг бүр идэ. Би хард идээгүй байна. Үгүй би юм ичээд гарч ирсэндээ гэж одоо ингээ арааны шүс ялгараад ирч яваа балаа юм. Амар гоё будаа таварга идсэн. Нэг удаа. За. Бүр супер будаа таварга. Нэг юм би ер нь жоохон будаан дургу болцсон байхгүй нэг эзэнээс ч дургу бодлоо. Одоо бол би бүр огт цагаан будаа иддэггүй юм шүү дээ. Тэгээд мэдээж алан тулан дээрээ тулуулж идэн л. Ямар ч гэсэн идчин тий. Идчин л да. Гэхдээ ер нь идэхгүй хичээдэг болцсон байхгүй. Тэгээд яг л тэгэл нэг яг тэгэл эхэлж байгаа үед нэг айлд орсон чинь нэг сонин будаатай урах. Тэгээ нэг будаатай урах. Гэхдээ нэг ингээд нэг юм зүгээр ингээд хосуураар ингээд авангууд ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй ингээд тогтдог нэг тийм гоё нэлцгаа будаатай урах гэдэг шүү дээ. Яг тийм будаатай урах гэсэн байхгүй юу.
Ууг нь чи юм будаатай уурга гоё л байдаг та. Тэгтээ будаатай уурга шүү дээ гэдэг нэг жоохон тийм Салан даа уулна гэдэг. яозгүй дус сууж ахгүй юу би. Жоохон яозгүй дус суужсэн чинь хийгээд өглөө тэгээд одоо айл хоол хийгээд өгч чад чи ямар идэхгүй байлтай нь шигэл хөдөө явж байгаад штэ. Тэгэл амссан чинь зүгээр өстө. Нөл гээл явцсан. Өстө багын явдал мовдал санагдаад нөө нэг рутелла гэдэг л нэг хулгантай юун дээр чинь нэг тэр нэг Тогооч хулгантай юм. тэгээд нөгөө нэг шалгадаг багийн ирж үзснээ баг нас руугаа гүгээд өстө аюул болдог ш. Баг тэр шиг Тэгэж юм бол үссэн юмс юм уу та? нэг ч өсөөгүйсэн. Тэгэхээр амтан тийм гоё юм уу? Тархууны махтаа. Цаадхаа тавжи мавжи гэж хэлээ. Гойгүй яг тэр дээр үе чи яналт айхтраас өмнө үе явахгүй юу. Чи баг өөлсөн. Зүзийг юм байна. Өстөө өөлсөн би тэгээд. Таны нүдэн өлөөс Тэгээд би өстөө ингээд хормоогоо тосоод ингээд суусан дараагийн аягаа гуугаад. Натаа ихэд өгчих гэдэг. Йоо машидж байгаа юм чи да. Юу хамаг авти зүтлээ. Таны сая нүдэнд чинь нулимс хийлгэсэн шүү. Тэгэхгүй яах вэ чи. Хар багийнхаа нутаг усаараа ингээ аялаад ирж байгаа ш тэр оронд чи. Йоо өстөн нэр. Тийм үсвэл нь байгаа биш л дээ. Тэгтэл амар авти зүтэлтэй байна. Тийм шүү. За тэгэхээр тэр таны эзэн хамгийн гоё юм. Хоёулаа хамгийн амархан хоёр бодоотой ургаа зааж үлээ. Хамгийн амттайг нь хэлсэн тий. Чиний явд. Тэгвэл миний борцтой байсан хаа. Борцтой бодоотой урга. Борцтой бодоотой урга. Бас л Яг би өөрөөсөө уйлмар санагдаж байна. Хидээгүй ихтэй олон жил болж байна. Тэг чинь бас л нэг айл хэсч яв таньшил юм байна л та. Хөдөөгөр айл хэсч яваал айлд орсон чинь тэг яд чи нэг олон хөвгчтэй айлд орчихгүй. Тэгээд хэр чи нэг жоохон өгж байгаа штэ. Тэг надад баг олдохгүй олдохгүй юу дээ гээл. Гэтэ яхаа за нэг тийм айхтраас үсээгөө л явж байсан. Гэтэ айлд орсон юм чи айл мэдээж надад аяг хоол хийгээд өгөх тодорхой те. Хүүхдүүдээс илүүчлэл нэг маяганд жоохон хийгээд өгдөг байхгүй. За бодоотой хуурга байна даа л гэж бодцоод идээд ингээд ингэсэн чинь нэрэл тань шиг ингээд өвдгөө тосод би ахаад идий гэж гуймаар санагдсан. Ахаад идэхэд байхгүй юм жаах. Тийм л дээ. Тий олон хөвгчтэй айл илүүчлээ надад өгсөн. Хүлтгээрээ зөөн цадгаараа гэж монголчуудын сайхан үг байгаа ш. Нэг бол тэр олоолаа идсэн болохоор гоё юм уу. Гэтэ борцтой бодоод орох тасархаа. Ер нь гоё байдаг. Ер нь гоё байдаг. Ногоо могоо юу ч хийгээгүй. Тэгээд нэг ингээд нэг жоохон борцны өөх ингээд хайлаад ийм нэг тостой болцсон байвал будаа нэг тостой болцсон багч таштай бас яа. Хоёул бүр яг нэг үсгэлээ хоёр хүн. Сая хоолоо ойрхон идтал гайгүй байна те. Никол энэ дээр ухаан алдаж унах. Борцтой бол үнэхээр гоё. Тэр хамгийн гоё юм. За одоо ингэнэ өнөөдрийн сэдвийг одоо та бүхэн маш сайн ойлгосон байх. Ходоодондоо хүртэл ойлгосон байх гэж бодож байна. Өнөөдөр одоо бид нэг хамтран ажиллагчид танилцуулсны дараагаар хэдүүдээ яах вэ гэхлээр будаатай хуургыг хийдэг өөрийнхөө үндсэн жорыг ярина. Тийм. Тэгээд одоо саяных шиг битэрх шиг тэг ингээд хамгийн хэлбэр хийдэг будаатай хуурга хамгийн амьдралдаа идэж үзсэн хамгийн тансаг будаатай хуурга бас ярьж болж байна. Ер нь тэ ингээд будаатай хуурганы чинь гол нь бол будаа мах хоёр л байгаа шүү дээ. Тэр за махаа яаж сонгодгийг, будаагаа яаж сонгодгийг, ямар будаагаар хийдгийг, будааг одоо угаах тухай сая нэлээд том дискшн явж байна энэ манай сэтгэгдлүүд дээр. Будаагаа яаж угаадгийг ингээд нэрнгээсээ тунгалаг усын тунгалаг болтол угаадг юм уу? Над шиг зүгээр хоёр зайлал одоо болсон бол зарим айл бүр угаадагчгүй юм бэл шүү дээ. Би бол хоёр зайлал болдог ер нь. Босон бороо руу түүхийн төрийн рүү гэж хосдог. Тийм тэр ямар будаагаар хийвэл гоё болдгийг. За яг үн гих мэтэр алтан гартаа хүмүүс холбогдоо шипигээ болцсон. Одоо нөгөө нэг юу гэдгийг ямар хачрууд нэмлээ те. Одоо бол бид хоёр будаа мах хоёрыг л яриад байгаа. За мэдээд давс хийдэг. За нэг ногоон сонгон хийчих бол бас гоё болдог. Тэ ногоон сонгон шүү. Цагаан биш ногоон сонгон гоё болдог. Тэгээд дээр нь өөр юу хийдгийг хүмүүс чинь сонин юм нэмсэн байдаг юм байлаа. Би лав гарын жор гэж байгаа шүү дээ үнтэй. Би лав нөгөө эрдэн шиш хийцэн байхыг бол харсан. Тий вандус хийд юм лээ. Тий эрдэн шиштэй будаатай хуурга бол бас боломжтой л болд юм билээ. Хөрхөн л болд юм билээ. Тий. Тэгэхээр тэр жорыг хуваалцсан. За гэх мэт жоруудаа хуваалцах нэ. Зээл амтраа хэлчихэ. Танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар архитаа хадгалаад 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуулалтаа энэ дахиад зарлагдсан байна. Тэгэхээр та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадад аялах эрх нэг харилцагч хожих юм. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч байгаа. 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч. За сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодрох 700 гаруй харилцагчдын нэг болоод жилийн эцсийн супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой болжээ. За ингэж байгаа юм. Энэ жил бол энэ хосоороо гадаадд аялах эрх гэдэг гоё шагналд ороод ирсэн. Яг үнэ.
хүн болгон л хосоороо гадаад руу явж хэлсэн мөрөөдөлтэй байдаг. Энэ мөрөөдлийг нь аргийнхан биелүүлж өгч байгаа юм байна л да. Аян бол 3 сарын 1-ээс эхэлсэн 12 сарын 31-нд дуусна. Тэгээд 26 оны 1 сарын ихээр тодруулдаг 100 сая төгрөгийн эзэн тодордог. Одоогийн байдлаар 2 удаа 100 саяд нь тодорцсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. 24 оны азад нь ч юу штэ хаа. Сэлэнг аймгийн Малчайх тодорсон. Харин тийм ээ. Яасан бол тэрний өмнөх нь бас яалан байлаа да. Уга яасан бол гэсэн чинь ингэсэн байлаа шүү дээ. Зүгээр л хот руу нэг орж ирэхдээ ихтлгүүрээр явж байхдаа энд нэг дас нээчихийг тэгээ хадгаламж нийлгэсэн нөтх нь ус азтай бол юм нүдтэй олно гэж сайхан л таахгүй. Тэртээ тэрхүү 16.5% гэдэг Ариг банкны энэ өндөр хүү бол өндөр хүү. Та энэ 16.5% хүртэлх хүүтэй хадгаламжуудаас сонгоод хадгаламжаа нээгээд тэгээд ер нь энэ аянд оролцох эрхтэй болчлоо гэсэн үг. Нэгтч оролцож байгаа мөнгөд оролцоод байна, сунгангууд оролцоод байна. 50,000 төгрөг нэмэх тутамд л нэг суглааны эрх нэмэгдээд байна. 1 сая төгрөг хийлээ гэхэд чинь 20 суглааны эрх. Хүүхдийн 100,000 төгрөг мөргийг холбогдчих юм билээ шүү дээ. Болно. Тэгэл тэр чинь нөгөө нэг хүүхдийн 100,000 чи 250,000 гэхэр чи 2 эрхт орол явчихна. Ерөөсөө тийм гэсэн. Тийм хамаахан. За тэгэхээр хаана юм бэ гэхээр Эрдэнэт дархан бол Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлэл оролцох боломжтой. Холбогдох утасны дугаар нь 70 70 10 техник 70 70 10 техник гэсэн дугаар байна. За сошиал хаяг нь болохоор 100 сая Ариг банк цэг имэн гэдээ хагаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай тийм ээ. Тийм 100 сая Ариг банк цэг имэн гэдэг сайт байгаа. Тэр рүү орох юм бол та нөгөө хідэн суглаатай байгаагаа болцоотой байдаг. Ариг банк цэггүй зүгээр Ариг банк имэн гэж залгуулад бичлэлээр фэйсбүүкийнх нь хуудас байж байгаа. Та Эрдэнэт дархан Улаанбаатарын аль салбараар энэ одоо үйлчлүүлээд энэхүү урамшуулалд оролцох болцоотой шүү. Баярлалаа хамтран ажилласан Аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламж урамшуулалт энэ дахиад зарлагдсан байна. За тэгсэн. За хамтдаа сонсогчдоо баярлалаа. Эхнийхээ сонсогчийг өнөөдөр бид Будаатай урганы алтан шипигээ хуваалцах гэж байна. Байна уу? За яасан. Өдрийн мэнд. Зүгээр хотод болохоо яагаад ороод ирвүү? За нээчлээ. Гэтэл ч өстө хэцүү л байна. За Будаатай орох. Гэтэ сануулж байгаад хийсэн болохоор бас гайг байна. Тийм. За Будаатай орохны хамгийн шилдэг шипигээ хэлнэ үү? За яс мах хям өндөг ингээд саримсны гол ногоон сонгон тэгээд нөгөө нэг жантаагомгийн нэг боржан гэж үүдэн шүү дээ. За тий. Тэрийг нэг ер нь бол сайхад тэр хуурхтаа ер нь ногоон сонгон саримс ер нь жоохон хуурхтаа жоохон амт оруулна маханда. Тэгээ өндгөө тусдан шаарна ям тусдан шаарна жижигхэн дөрвөлж жижигхэн нөгөө нэг жижигхэн дөрвөлж ирчин тий. Бүгдийн жижигхэн. Тэгээд бас дээрээс нь нэг гоё байхын тулд бүр нэг гоё амт ордог нь төмс бас жижигхнэр шаргаар яг нэг хамгийн сүүлд нь яг бүх юмаа хутгаад дээр төгсгөл төмсөө хутгачаад тавглаад өгөхөр яг нэг френч фрайс хийж байгаа юм шиг их гоё тийм амт бүр нэмэгддэг байхгүй. За энэ одоо Будаантай хуурганы чинь одоо төрөл зүйлч одоо үстэй маш олон шүү дээ. Тэгээд одоо нөгөө Будааны сонголтноос л ер нь бас ихэлтэй. Нэгт бол тэр нөгөө нарийн Будаа шүү дээ. Одоо ер нь цообонд ордог нарийн Будаа. Тэр нь бол ер нь тийм жоохон өөр төрлийн одоо саримсыг дунд нь одоо цооб руу жоохон төлөхөө одоо амтын түүлэх маркаар за одоо ер нь нэг би өөрөө нэг солонгос төссөн учраас юу байсан бохоггүй нөгөө жинхэнэ Будааны хөвгт байхгүй. Яг тэнд одоо солонгост байхад монголчууд бол бимбо гэдэг яг солонгост бол бүхэн бав гэдэг ингээд нөгөө нэг юм хариулын дотор бүгдийг хийж байгаа л хутгаад идэх. Тийм. За махаа бол ер нь ямар мах сонгодгийг? Махыг төрөл одоо бас хинтээ идэх гэдгээс хамаарна. Хүүхдүүдтэй бол бас жоохон шингэц сайтагийн сонгоно. Зөв. Тэгээ нөгөө нэг ер нь өдөр орой юу хитэн цагт идэх байх хэлсэн. Тэрнээсээ шалтгаалаад одоо нөгөө нэг жоохон залхуу өрөөд гомонтой хоол идвэл одоо ер нь аль болох хурдан бол хоньны маха ч юм уу те. Тэгээд ингээл нөгөө нэг юунаасаа төрлөөс хамаарал
За тэгээ нэг хааны гадагш одоо нэг ёстой таны хэлдэг нэг тушаалтыг будаатай бас нэг идэх бас тасархаа. Бас л гоё ш та. Бид одоо нэг цаа эсрэгээр нэг хүмүүс чинь шилтөө болголтой шилмүүлээ дээр хүсн гардаг. Лээс нэг будаатай болоо идвэл ер нь тэгээд гараад явж гараад бас тэгээд өөртөө санаандаа нийтлэх хям өндөг тэр сөний сармисны голч нь бол нэрэ тэгдэг шүү. Ер нь бол тэгж хийсэн байдаг шүү. За маш их баярлалаа. Баярлалаа. Сонирш би бас. Тэр нэг бака яншуу хийдэн шүү. За. Тэгээ маха уурчаад ер нь бас тэр нэг жангийн юунаас бүр их нэг жантаа гомн шиг яг амтыг оруулахгүй нэг жоохон нэг өнгө оруулах байдлаар зөв. Тийм нэг бор болох буюу тийм өнгөтэй бас таа цагаан бодлого өнгө оруулахаар бас их гоё харагдах байдлаасаа тий. За манай найруулагч яг мантгаа Битэр дэмжинэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Мбаппег нь авчраа тавьсан байна. Харин бүр хоолны зураг харуулад ч та бүр. Тэгээ ингэж ихөө. Өнөөдөр бол хэдүүлээ зөвхөн будаатай уурга ярина. Фолоп бол ярихгүй. Фолоп бол тустай хоол шүү. Фолоп бол будаатай уурга боловч тустай технологитой тустай хоол. Яг үнэ. Энд бас бичсэн байна. Цагаан будаатайгаа бор будаага холиул их гоё болдог л гэж хэлж байна. Холиод бас хийждэг хүмүүс идэх тийм. Би нэг айлд орсон жахаад тэгжсэн. Бүх төрлийн будааг хольж идэг айлдаа тарсан. Шар будаа, цагаан будаа, бор будаа, хүс будаа ингээ бүгийг холцсон. Бас сонирхол юм байлээ. Тийм. Сараа өнчигдөрж өхөр хоньны махаар л хийдгээ. Гэхдээ нэг найз гахаа махаар хийсэн будаатай уурга идсэн дажгүй юм бэлээ гэж. Гахаа мах гоё болно. Гоё болно. Өөхтэй учраас тийм. Дахиад мах жоохон арга болчих гээд идэх юм. Яа хоолоо идэж амтсан болж тээ бадрах байж тээ. Байна уу? Байна. За сайн. Өдрөмөнд. Эрэхтэй тоогооч нар орж ирж байна. Тэгж байна. Гайхаж байна. Ер нь бол будаатай уурга бол миний одоо юу гэх юм те хүүхд байхасаа дуртай байсан. Одоо бол бас одоо ганц хийж чаддаг хоол гэх юм уу? Бусдын нэгээс гурил зурж хилдэж чадахгүй тэгээд будаа агшаага шууд будаатай уурга хийдэг. Тэгээд нөгөө нэг хоёр нь хуучны юм ярьсан чинь нөгөө нэг хүүхд байхад нөгөө нэг хамгийн гоё амттай будаатай уурга бол одоо манай эмээ өвөөгөнд очин би 100 очин. Тэгэхээр гой ширмэн тоогон дээр гал дээр тавьж байгаа. Ингээд сүүлээ ингэж нэгкий шаргааж байгаа. Тэгээд сонгоно игээл тэгэл ерөөсөө борц хамгийн гол нь борцыг аюу гоё нүдэж ингэж гоё хийнгүүтэл дээр нь будаагийн агшаагаал хийчдэг байсан. Тэр будаатай уурганы амт бол үнэхээр кул байсан. Тэгээд одоо хүртэл би одоо тэрийг боддоо тэр голд ширмэн тоогон дээр хийхээр тэгээ өөрөө дээр нь ингэж нөгөө будаанд нь гоё амт нь ороод борцныхаа амт ороод тэгээ нэг их гоё хийдэг байсан. Тэгээд гол юм чинь тэр нөгөө нэг ил галын утааны амт штэ. Тийм байх юм. Тэр бол юугаарч орлуулж болдоггүй байгаа юм л да. Тэр бол үнэхээр одоо яг арааны шүүс асгаруулж байна бүр. Борц гэлтийг чи басаад явж санагдаад байна. Ханаас жааг борцтой бодоод юм идмээ санагдаад. Одоо бол миний жоор бол яг жоохон би өөрөө кимчийн дуртай. Халуун ногоон дуртай. За ер нь саяны залуутай адилхан ер нь бол өндөг эрдэн шиш. За саримсны гол дуртай болохоор оруулна. За мэдээж тэгээ сонгон, улаан сонгон, ногоон сонгон бол хамгийн сүүлд ногоон сонгон ийнэ гэж бодоод. За тэгээд гол жормон бол ер нь бол кимчи хийждэг. За эхлээд ногоон сонгон монгон маха цахан юу яагаад өгнө? Хуураад өгнө. За ингэнгүүтээ энийхээ дээр нэг юугаар кимчигээ хийгээд за гоё хуурж байгаа л тэгэл юунтайгаа холчин л да. Будаа агшсан будаатайгаа гоё холчнаа. Сая нэг бор будаа гэж ярьж байсан. Бор будаа бас хаяа холчтий. Жохон нэг 80-20-ын зарчмаар их юм уу да. Би хитрхийг болчвол бор будаа жохон онцгүй байдаг. Нэг 80-20-ын зарчмаар юм цагааныгаа нэг одоо 80 одоо юугаа 20 хийгээд. За ер нь бол энэ будаатайг хуургыг бол одоо манай хүүхдүүд бол бид хэд бол одоо ээжиг байхгүй байхад бол байнга будаатай хуурга иднэ. 7 хоног будаатай идсэн байдгийг. Тийм үү? Ээж нь 7 хоног гадаад руу яваад 7 хоног аав. Тэг. Тэгээ ямар санд ээжигээ ирсэн чинь ёо ямар гоё юм бэ ээж энэ баяжтай сайн маа гэж хэлсэн. Дандаа будаатай уурга хийж гсэн гэдэг. Гарын болоод хийж өгөөд нь шүү дээ. Сар тухайгаа яриасан шүү дээ түрүү будаатай уурга болгох чинь заримдаа гулаашрахгүй болгож хаяал. Тэгэл ерөөсөө будаатай жоохон өөр болгоол те царайг. Жоохон ялгаад болоо. Тийм ээ. Нэг шанцаатай будаатай уурга чинь сар гуссан шүү дээ.
Гоё штэ. Тэгээ өөр юу ч идээгүй зөвхөн тэрийг идэл сар олсон явдаг. Бас яг хаяа нэг манай их нар чинь солонгос ресторан одоо менежер идэг. Тэгээд бибимбап бас яг гоё бибимбап бас айгу гоё гэдэг хаяа чинь тий. Халаал. Одоо солонгосын будаатай хурал юм байлээ шүү дээ. Тэрийг гой хольж идэх чинь те өөрөө урлаг юм байлээ л дээ. Манус чинь өөдгийг би анх идэхдээ ингээд нөгөө идэж мэдэхгүй яаж идэхээ мэдэхгүй халбагдаал ингээд нэг сонин идээдсэн чинь эхлээд сайн удах хэрэгтэй мэлээ шүү дээ. Зөв сайн удах хэрэгтэй. За баярлалаа танд шипгээ уулзсанд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За энд мөнхөө баяр сайхан тэгнэхаа. Яг одоо өвчүүтэй будаатай хуурга хийх гээд цагаан сарын үлдсэн өвчүүгээ дуковонд шараад будаагаа амтлал байж ин да. Яа ямар вардам юм бэ. Манай ажил дээр ирнэ гэж яах вэ гэх. Зулцах энд гинэ. Гурвалжин будааг гидснийг өрүүлцэх хөдөлгөөн сайжруулдаг гэхээр цагаан будаага гурвалжин будаатайгаа цуг агшаачдаг. Амт нь арай гоё амттай болдгоо гэсэн мэш бас. За. Тийм байна. Хүн болго өөр өөр ингэсэн жортой байгаа байхгүй. Тэгэлгүй яг. Нэг хоол бол үнэхээр бүх хүнд өөр өөр ингэсэн жор байдаг. Яг л адилхан харагдсан адилхан боловч хүн хүний жор өөр. Тийм байна. Би зүгээр сая сонсч илээ. Би болохоор яг гэртээ хийдэг будаатай оронд болохоор мөөг хийдэг. Мөөг хийчихээр их гоё амттай болсон юм цаг дээр. Яг тэг. Мөөг гоё болох юм байна. Ер нь будаатай хоорго шүү дээ. Аргуун болвол нэг жоох явцгүй шүү. Тийм шүү дээ. Жоохон тостой байж ижил будаатай хооргоос явцтай болдог шүү ер нь бол. Тосгүй болохоор хэцүү. Тэгээ аргаал тэгээ энэ нэг жоохон түлэгдсэн юм байв. Тэгээ бүр явах байлж байгаа юм. За дараагаас сонсож байна уу? Тэгээ түлхийхэд дуртай хүмүүс идэг шүү. Түлэгдсэн будаанд бол би. Байна. Байна өдрийн. Өдрийн. За шипгээ болцгоо. За юу будаатай хооргоо хийхдээ агшаас будаагаа өндөгтэй цуг дахиж хуурдээ. Удаага агшаасан будаагаа гаргаж ирээд өндөгтэйгөө цуг хуурчих юм байна тийм үү? Амталж байгаа юм тийм. За. Тэгээд маха болохоор нэг баг зэргийн ясны шилтэй хамт эхэлж тусад нь чанаад тэгээд чансныхаа дараагаар дахиж дээрээс нөгөө ногоогоо хийж давхар хуураад за. Чансан бага гаргаж ирж байгаа дахиад хэрчээд хуурчих юм байна тийм үү? Тий. Тэгээд нөгөө томат паста личо хийж давхар махтагаа хуурна. За. Тий. Тэгээд амтлагч мэдээж нөгөө сангийн сармисэд нараа нэмэн. Тэгээд өмнө хуурсан нөгөө будаа өндөхөө давхар хийгээд хуураад. Тэгээд ерөнхийдөө болж байгаа. Бас их сонирхолтой. Бас сонирхолтой юм байна. Сонсож байгаа юм. Гоё болох юм байна. Ер нь бол хаана нь тосоо жоохон нэмчихэж байгаа юм. За ер нь бол махан дээр л баг зэрэг тосорно. Өндөг будаагаа хуурахад бас баг зэрэг тосорно. Тэгэхээр гоё тосрохыг болчих юм байна тийм ээ. Ер нь бол нэг аргуул бас будаатай хуурга явахгүй шүү те. Ер нь Артаа сайн тааруулж ивэл гоё л та. Та будаагаа яаж сонгож байна? Ямар будаа хэрглэж байна гэлхүү? За одоо энэ нөгөө 5-10 жилээр нь зарагч байгаа будаанаас л авчтай юм та. Зү. Тийм ээ тий. Цагаан будаагаар л хийчтэй юм байна те. Тий, цагаан будаа. Гэхдээ бас гурвалжин будаагаар хийхэд бас гоё болтой. За. Тийм байна. Бас сонирхолтой байна. Баярлалаа. Маш их баярлалаа. За. Өдрийг сайхан өөрийн гэсэн супер сайхан өнгөрүүлээрэй. За. Ам бардам жортой хүн гэдэг юм гоё. Тусгай жороо шүү дээ. За Ганбат Эрдэнэбаатар гэсэн хүн орж ирээд 5 сулаар хийсэн будаатай хоорго бас янз юм Йоо, энд шал арчуулж юм. Энд дээр тэгсэн толгойн нөгөө нэг махыг ингээд шулаад хийхэр гоё. Бас тийм. Гоё шүү дээ. Үнэхээр төвчүүний мах чинь бас янз юм. Одоо би шүү дээ хаяа нэг энэ нэг хишиг зоогч юм уу одоо тэр соёолжийн дээдэлт байдаг нэг 5 сул гэдэг нэг гоё газар байдаг. Юу гэдгүүлээд тэр чинь зооглоорооч гэдэг үлээ. Тэр мэр юм яг 5 сулаар хийдэг газрууд байдаг байхгүй. Тэнд очиж бүр манай 11 таага тэнд ирж идэж үзээрэй. Хэрэг бодгож иддэг байгаа шүү. Ганцхан газар салбар байхгүй. Энд ингээд цайны цаг магаар нь ингээд завсар зай байхгүй, ширээ олдохгүй. Тэдний будаатай орох тасархаа тэгж хийдэг бол нэрэ байнга л тэгж идмээр. Зүгээр л ингээд зүгээр тавглаа шидэхгүй. Тустай жор бол байгаад ах шиг байгаа юм. Тэгээд тэр 5 сулаар хийцэн юм шиг рөөсөө мэддэхгүй. Янз штэ. Яа. Йоо ич та хамаг хотод ажиллажлаа. Тэглээ. За тэр шууд дотоос 77 77 38 83 77 77 88 30 дараагаас асууч байна уу? Байна уу? За өдрийн мэндэ.
Өдрийн мэнд. Радио гонтраагаар сонсогчоо. За. За, будатаа уурга 5 цуулын будатаа уурга бол ер нь хийдгээ. За. Яг ярьж илаа. 5 цуулын бүгд сайхан бэлдээд манах хөрөгчөндөө жижиг удаа би бас бэлддэг. За. 5 цуулын сайн жанаар бүгдийг сайхан жижиглэж буудсан юм шиг хичээл. Тэгээд тэрийг ер нь яарсан үедээ шууд будаага агшаагаад дээр нь жигнэх байдлаар 5 цуулын будатаа уурга бол их гоё болдог. Янз л та. Таван цул маань өөрөө нэг дотор өөх ихтэй учраас ер нь илүү будатаа ороод гоё зохиод идэх юм шиг байна тий. Илүү зөгцсөн. Тэгээ дээр нь бас яг юу ер нь будатаа уурах хийхтэй бол будаага. Хүй. Яг будаага гэж тасарлаа. Будаага яах вэ юм болоо? Будаага яах юм бэ? Одоо бид яана вэ? Одоо будаага яах вэ? Барай сууж ийгээд шар тосоор хуурвал их гоё. Уцаж орж иртэл нь Гэсэн байна. одоо барайл сууж байгаас. Шар тосыг нөгөө би боддгийн хаа. Шар тосоор хэрвээ хуурж будаа урах гэж байгаа бол борцтойгоо зогцох юм шиг байна. Илүү их. Тэ амтна. Сонсогчдтой хэлэхэд манай найруулагч яг одоо энэ манай явж байгаа лайвны юун дээр пинэд болгоод хатгаж агаад хит хитэн будатаа урганы жорны линк тавьсан байгаа шүү. Өнөөдөр орой ер нь өөрөөсөө өмнө хийдгээс арай жоохон өөр будатаа урах хийгээвэл орж ирж хараарай. Одоо яг энэ жишээлбэл борцтой будатаа урах харагдаад болохгүй байна. Хаанаас олж идэндээ л ухааны бодоо сууж ин. За дараагийн сонсогч өдөөс орчлаа. Эфирийн шататаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараад нээлттэй ходоо доормон сайх наад жиндөө хоёрыг. Үнэ битээрс наадуулаа сууж байна. Үнэ наадуулаа. Цаасаас жаагаа унтраагаарай. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За будатаа ургадынхаа нандин жорыг өгөхөөр өнөөдөр бол дандаа ирчүүд холбогдож байна. Манай ирчүүд лаг хоол Тийм хийнлээ. ээ. Будатаа урганд бол ирчүүд ер нь бол ханцуу шамлан дайрдаг. Яг үнэ. Будатаа ургыг юу штэ гоё махина. Тэ төмс хүмүүсээ гоё том ирчээд. За. Тэгвэл арай нэг итгэхэд арай капитал байхгүй. Хүмүүс нэг жижиг ирчдэг штэ. За. Тэр нэг хийцэн болдог байхгүй. Таны хэд бол том томор ирчдэг байх нь тий? Тий. Тэгээд сайхан хуурж агаад будаага игээ, усаа игээд будаага игээд тэгж хийвэл гоё. Будаага агшаасан будаатай ирэхлээр бусд нь агшаагаад ингээ ирэхлээр нэг гоё болдоггүй санагдаад байна шүү дээ. Элдв янзын нэг тийм личо гинөө мэдгүй тийм амтгшны хэрэггүй зүгээр сайхан мах будаа төмөс луун л ах таа. За. Энэ бол таны жор. Тэгээд дандаа хөдөө гал дээр хийдэг байхгүй юу? Будаатай зөө байдаг. Ер нь бол ингээд мах жоохон өөхтэй байхгүй бол нэг ингээд жоохон тосон багдаад байдаг штэ. Тий. Тэр тохиолдолд биш. тосыг яаж шийддэг вэ? Тосыг би сүүлд юугаар хийж үзсэн? Шар тосоор хийж үзсэн. Гоё юм байт. Нэг гоё амт орчт юм байлаа шүү. Тэгнэлтэй шардч өөр гоё юм. Шар тосонд хуураа хийчих юм уу? Тий, шар тосоор уураад тэгээ. Ямар махаар хийж энэ та? Тэгэл хонь өхөр аль нь чамаагүй. Аль нь чамаагүй хаа. За. Зүү. Болсон бахараа игээл. Ер нь бол илүү дутуу юм хийхгүйгээр том томхыг ирчээл хийж Тэг. Ер нь бол тэгэл том хичээд итгээр гоё капитал өгөхгүй. тий, шарсан төмс шиг болох нь шүү дээ. Том төмснүүд чинь бол тий. Том төмсийг чинь том яглал нөө бутардаг байхгүй юу? А тийх бах тий. Жижиг хэвчлэр төмс чинь нөө бутарчдаг шүү дээ. Амбо уусаад. Тийм бай. Төвөнд ч ялгааг бас тэгээ бол гоё. Тийм байна. За баярлалаа. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За. Бас өөр ингэсэн амтлах, харах, мэдрэх бүгд өөрлөлтөө. Гоё. Саяны хүний ярьж байгаа бол өөрийнх нь суперл жорн байгаа шүү дээ. Том томор нь хийжүүл зүгээр байдаг. Илүү том бол хийдгүүл гэдэг чинь. За ламдрал шиг танилцуулъя. Японы чанарыг Такадагаа аюулгүй байдал 5 тухайг мэдрүүлэх Японы номер 1 Токио амирдас заатрыг танилцуулъя. Тэгэхээр Токиого 4 хос амирдас заатран солиулбал Шино брендийн 4 литр хөдөлгүүрийн тос бэлгэнд нь 2 хосыг авбал за NWB брендийн шил арчигч бэлгэнд өгч хамлаа шүү. Одоо ингээд дулаарцсан. Одоо жинхнээсээ нөө өвөл хөлдсөн байсан амортизаторууд зохиод тосоо хаяад ингээд нак дээр очицсан явж байгаа л да. Хурдан солихгүй бол дараагийн юмнуудаа сүтгэх гээд байдаг. Та Японд үйлдвэрлэгдсэн энэ 87 жилийн түүхтэй бүр Японд номер 1 амортизатор болох Токиогог авч хийгээрэй. Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki, Ford гэх мэт
автомашинууд үйлдвэрлэгчээс гарахдаа яг энэ Tokyo амортизаторыг суйрлуулаад гардаг байгаа шүү. Энэ амортизаторын онцлог гэх юм бол тос газа цилиндрээс алддаггүй өндөр битүүмжлэлтэй. Дээр нь донцлогоос авдгааг бууруулж илүү тав тухыг нэмэгдүүлдэг буюу хоёр тал руугаа татна гэж ярьдаг юм л да. Хоёр тал руугаа татдаг таталт нь бол үнэхээр супер. Нэг дээшээ алдахгүй байх хэвээр, доошогоо цөм унахгүй байх хэвээр тий. Яг л жигд байх юм биш тий. За хаанаас авах юм бэ гэхээр та Takata Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай байдаг. Хангуулын E-Mart-ийн B1 давхурт нь, Сансрын E-Mart-ийн 6 давхурт нь, 10 дугаар хороолын E-Mart-ийн B1 давхурт нь, TBD андууд замын урд нь Panasonic байрны 1 давхурт нь, замун Баянбүрдээс тасхан өгсөх зам дагуу шатхан түгээх станц дотор байна. За 1-р хорооллын арын зам дагуу Утхан жилийн авто сургуулийн заалга Takata Япон сэлбэг байрлаж байгаа хнэ. За. Утасны дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 хүргэлттэй сервистэй байдаг. За тийм ээ. Facebook-ийн хувьд бол Takata Japan Auto Parts гэдэг бичингүүд пэйж дээр нь манай баахан бичлэг тийм юмнууд байгаа. Та бүхэн ороод заавал лайк, фоллоу дарчаарай. Хааштай ер нь эднийх дан оригинал сэлбэгүүд оруулж ирдэг учраас машинтай хүн болгонд бол амин чухал хэрэгцээтэй л пэйж шүү. Тийм. Тэгээ дээрээс мэдээллүүдийг их оруулдаг учраас тийм ээ. Ороод мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарыг Takatагаас аюулгүй байдал 5 тухыг мэдрүүлэх Японы номер 1 Tokyo амортизатор байлаа. За. За баярлалаа хамтаагаа сонсогчдоо. Дараагийн сонсогчийг авъя. Байна уу? За байна уу? Байна. Өдрийн мэнд үргэлж. Хяад хэрэгтэй юм байна да. Нэрчээд өнөөдөр жоохон гайхуулж байгаа юм уу за тийм. За сайн байцгаана. Сайн байна уу? Тий. За өөрийнхөө жорыг хэлээч хөө. Тий манай ээж ерөөсөө нэг 2 хоол айгүй гоё хийдэг байхгүй юу? За. Тий хойно нөгөө Оросд оюутан байгаад Оросод байж байгаад удаан дийсэн. Тэгээд будаатай ургаа хийхтэй болохоор ерөөсөө нэг бол мах ногоогоо ингээд жижигхэн дөрвөлжин поло маркаар өсгөлж байгаа. Тэгээд будаатай ургаа махлуун сонгон гурал хийдэг ер нь бол. За. Тийм тэгэл илүү дутуу янз бүрийн юм хийхгүй. Тэгээд будаага хамгийн гол нөгөө нэг ногоон дээр агшаачдаг. За. Энэ гут нь половноос өөр нь бол зүгээр махаа бол тусад нь хуурдаг юм байна тийм ээ. Хуурахгүй маха луун сонгонтойгоо хуурж агаад дээр нь жоох нэг усын гутаа будаага ичдэг байхгүй юу? Тэгвэл тэр чинь полоо бол байна да. Тий. За. Тэр яан нөгөө будааных нь юу н будаанд ногооных нь нөгөө юу м амт ороод айгүй гоё болдог. Тэг. Нөгөө нэг хоол нь болохоор төмсөө тусна дэрээ одоо бид нар дөөрэж хийх гээд юусоо чаддгүй. Төмсөө ногоотойгоо ингээ хуураад. Төмс будаатайгаа хуурах хийж байгаа байхгүй. Төмс нь айгүй гоё ингээ нэг гаднад нь ингээд тусдаа түлэг борлоод тусдаа айгүй төлөөлөө. Энэ хоёр хоолыг манай ээжтэй бүр хүүхд тухаас минь хийгээд айгүй дуртай болсон да. Даанч тэрийг хийж чадахгүй байгаа юм л да одоо. Сураагүй л байна уу? Сураагүй л байна. Ээж энэ жаа. За чармаа. Сорно. Одоо сорно шүү. За баярлалаа. Төмсний хуураг бол айгүй бүр төмс нь ингээд нэг хацхад шарсан төмс юм шиг нөгөө одоо KFC-ний төмсийг бодвол махны амт орцсон. Тэгээд яг KFC-ний тусдаа төмс шиг их гоё. Нарийн арга байна да. За баярлалаа та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ахаа ингэнэ. Баяраа яг юм хоньны тарихтай будаатай хуурга үнэн маяг гинэ. Тэр маяг болно шүү. Хоньны тарихтай үнэхээр маяг болох бах. За төсөөлж гинэ. Төсөөлж. Тарих чи тарих нь хуураад идээд амттай штэ. Тий. Тослог амттай штэ. Тэгэл тэрнийг махных нь оронд хийчих чинь л гэсэн үг штэ. Ер нь бол. Тий. Үнэн маягаа л гэж байна. Одоо бүр ингэж байна. За бууз хийгээд мах гаргачихсан байсан. Болоод будаатай хуурга хийхээс гинэ. За сарнасараа ингэсэн байна. Манай энэ загсны махтай ногоо ихтэй лаазалсан будаатай хуурга байдаг штэ. Хаа нэг авч иддэг амар хүүтнэр нь идсэн ч болдог доо гинэ. Загсны махтай юм чи гинэ. Царцаж бариад янз бүр болоод байхгүй бах тийм ээ. За дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна. За байна. За өдрийн мэнд. За өөрийнхөө шипийг хуваалцъя будаатай хуурганыхаа. Яа би ихэд юу яа тос жоох айхуугээд сонгон нилээгээд сонгоныг их шаардтыг. Гоё те ингээд хүн болгонд нэг одоо тэр сонгоны өндөр бараг өндөр чи. Одоо тэгээд ингээд нэг сонгоноо илээ шараад борлогоод алтан шаруулдаг штэ. За тэгдэг. Тэгэхээр нь гаргаж аваад сонгоноо тусдаа тавьчихна. Тэгээд тосон дээр ахаад нилээх луу байна. Луугаа тусдаа ахаа шараад. За. Тэгээд
маха дээр нэм шарж байгаа л тэгэл уцаа уусыг л юу яжтэй да. Будага дээр нь агшааштай. Сонгонлон мах ингээл болоо юм уу? Ингээл болоо хар дээр давс. Төмс мөмсөл хийх Хар бэрцэн. Тий. Зүс байхгүй. Тэгээд сонгоно гаргаж ирэнгүүтээ хоол болно шүү дээ. Тэгэнгүүт шарсан сонгоно хийгээд тэгээд ногоон сонгод байгааг олчихно. Хамгийн сүүлд сонгоно хийх юм байна те шарсан сонгоно. Нөгөө шарсан сонгоно. Тий нөгөө гоё удаа шарсан гоё сонгоно байгаа шүү дээ. Тий хатуу болцсон. Тийм байна. Тий тэрийг юугаар бичдэг байхгүй юу? Хамгийн сүүлд. Бас сони юм. Нэг асуулт байна. За. Хүмүүсээс асуугаа мартаа яваад байсан. Будага ер нь яг хэр угаад юм бэ? Би хүд усныг 4-5 удаа зайлаа шүү. Ер нь бол тунгалагчтал зайлд юм байна тий. Ер нь тий тунгалаг болтол зайл. Айлс тий 4-5 удаа л зайлд. За баярлалаа. Тэгээд бол тэгээд их гоё алдаа болно да. Тийм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Энэ тэнгинэ. Арирэн. Нэр будаа агшаатаа 4-5 ширхэг сармистай агшаадаг юм. Тэгэхээр бас их гоё болдгоо гэж байна. Йоо энэ 500-ын будаатай хуургыг өстө алж байна өө. Таны ухаасаа энэ будаатай хуурган дотор. Саяны хүмүүний ч нэрийг ерөөсөө юу ч сонссонгүй. Сая юу гэсэн бэ гэж. За тэгэхээр маш олон жорыг хуваалцсан сонсогчдоос баярлалаа. Ер нь бол ирчүүддээ баярлалаа тийм ээ. Дан ирчүүд холбогдлоо шүү дээ. Манай бүсгүүчүүд арай барсангүй болтой. Ер нь будаатай хуургыг ингээд манай хүмүүсийн хэлж байгааг сонссон ч тэр энэ гарч байгаа бичлэгүүдийг ч харсан тэр бүгдийн жижигхэн дөрвөлжин ирчиж байна. Ихэвчлэн. За тэгжээч бол будаатай хуурга илүү төгс төгөлдөр болж байна л да. Будаа мах хоёрын хэмжээ нь ер нь ойролцоо дуу болгож иж илүү гоё харагдаад илүү гоё болоод байгаа шиг байна. Дээр нь бол үнэхээр алийг нь ч харсан тослогдлыг нь бол алдагдуулахгүй байна. Аргуу ер нь бол. Тийм, аргуу будаатай хуурга бол ер нь харагдахгүй байна тийм. За тэгэхээр өнөөдөр одоо ингээд бүгдээрээ будаатай хуурга хийж идэ гэдэг шиг те өөр өөрснийхөө жороор. Гэтэ зарим нэг жор гоё сонирхолтой санагдсан бол та туршаад тосныг үзээрэй. Тийм, өнөөдөр бол ерөнхийдөө нэлээд одоо айл будаатай хуурга хийхээр болчих шиг боллоо. Тэглээд ах. За баярлалаа хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Анжи Ами найруулагчаар Дөвшинбаяр нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуулалтаа энэ дахиад зарлагдсан байна. Мөн Япон чанарыг Такатагаас аюулгүй байдал 5 дахыг мэдрүүлэгч Японы номер 1 Токико амирдизатор байлаа. За та үргэлжлүүлээ сонсдог урлагийн нэвтрүүлгийг улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.